За оройд энд танилцуулсан материалыг харахад бид нар ер нь бол уулуурхаа тхэн салбарын үнийн өсөлтөөр л бусад салбарууд нь дандаа муналттай юм байгаа юм л да. Ялангуяа хамгийн их ажлын байрыг шингээдэг, хамгийн их аж ахуйн нэгжүүд нь бүртгэлтэй байдаг, босруулах салбар, худалдаа үйлчлэгийн салбарууд нь ингээд эдийн засгийн муналттай байгаа. Тэгээ энэ өөрөө юу харуулдаг вэ гэхээр эдийн засгийн болон буруу байна л гэсэн үг. Нийт дүнгээрээ том дүнгээр нь харахаар орлого олоод байдаг, өмнөх жилээс илүү их орлого олоод байдаг, илүү их экспорт бүтээгдэхүүн гаргаж зараад байдаг. Гэтэл яг бодит байдал дээр бизнесийг дэмждэг, зах зээлийг дэмждэг, дотоодын нийт бүтээгдэхүүн дэмждэг, хамгийн их ажлын байрыг шингээдэг, босруулах салбар болон үйлчлэгийн салбар нь уналтанд орчдөг. Энэ өөрөө орлогын тэгш бус хуваарлтыг давхар цаагаараа харуулж байгаа. Тэгэхээр үүн дээр одоо яг эдийн засгийн хувьд ямар бодлого баримтлах юм бэ гэж байна. Жишээ нь одоо 2025 оны 6 сарын 9-өөс 2026 оны 6 сарын 9-ний хооронд гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүн дунджаар 21% өссөн байна шүү дээ. Тэгээд энэ чи юу гэхээр иргэдийн халааснаас чинь нийт 100 мянган төгрөж 21 мянган төгрөгийг авчиж чинь гэсэн үг байхгүй да. Тэгээд дээр нөхөн инфляц орчиж байгаа. Тэгээд ийм байдлаар ингээд өдрөөс өдөрт амжиргааны төвшин ингээд ордож байгаа баг дунд иргэдтэй инфляц болон өргөн нэрийн бараа бүтээгдэхүүн үнийн өсөлт хамгийн хүндэр цохогддог баг дунд орлоготой иргэдтэй бид нэр ямар бодлогоор яаж дэмжих юм бэ гэдэг ийм нэг юм асуудал байгаад байгаа юм. Нөгөө талдаа засгийн газар маш хэрэгд буцсан шийдвэр гаргадаг. Улсын хурлын хүртэл 2024 онд хямд гурвал эднэ гээд хөдөө аж ахуйн салбар татаа унгаацсан. Газар тариалгын салбар нь унсан. Тэгээ үүнээс дараа нь ингээр цайдар томилох зүйлс та надад 2023 оны хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлт 2026 оныхтой ямар харьцуулалттай байгаа юм бэ гэдгийг хэлээд өгөөч. Энэ тайлан дээр бол хөдөө аж ахуйн салбарын өсөлт гэсэн байгаа байхгүй юу? 2023-24-тэй харьцуулах бол уналт байгаа. Нийт дүнгээр харах юм бол. Тэгээд энийг нэг харах гэсэн. Хоёрдугаар нөө жижиг дунд бизнес эрхлэгчээр бид зөндөө ярьдаг. Жижиг бизнес эрхлэгч нь дунд бизнес эрхлэгч болдог бай. Дунд бизнес эрхлэгчд нь том бизнес эрхлэгч болдог бай. Жижигээрээ том нь томороо. Ингээл байгаад байдаг. Энэ өөрөө бас л эдийн засгийн буруу тогтолцоо гэсэн үг. Гэтэл хамгийн их ажлын байр энэ салбаруудаар шингээд байдаг. Энэ салбаруудаа яаж дэмжих юм бэ гэдэг нэг юм бодол одоо асуулт байна. Тэгээ ер нь бид нэр энэ зөвхөн гоё ингээл лооцсон л ярьдаг л да. Гоё уриалга ярьдаг. Гоё юм ирээдүйд хүрэх хөнгө ярьдаг. Өнөөдөр нь байдгүй, өчтөр нь байдгүй. Нэг бол өчтөрөө өөсөд өнөөдрөө ярьдаг нэг юм л юм байгаа. Тэгээ хэзээ жижиг бизнес эрхлэгч нь дунд бизнес болоод дунд хэмжээний бизнес эрхлэдэг аж ахуйн чинь том бизнес эрхлэгч болох юм бэ? Яагаад өнөөдөр хүрэл жижигээрээ томороо сүүлийн 20 жил явчихваа? Ямар нэгэн байдлаар төрийн хайр инрэл зээлд хамрагдахгүй бол энэ чинь бүр улам хасах руу яваад шүү дээ. Үүн хоёр асуулт хариулт авах гэсэн. За ажлын хэсгийн 5 дугаар микрофон. Энэ хоёр сайдын хариулъя. За жижиг дунд үйлдвэр эрхлэгчид манай бизнесийн одоо гол ажлын байрыг хангаж байгаа. Юу хэрэгтэй нэг гэвэл нэгдүгээрт хямд их үсэр хэрэгтэй. Хоёрдугаарт зах зээл хэрэгтэй. 3.5%-ийн зах зээл мэл үндсэндээ ер Монгол улсын одоо потенциал төвшин гэрээнд их олон үзүүлэлтүүд хамгийн дээд түвшинд хүрээд байна. Тэгэхээр бидний зах зээлээ гарах үүднээс энэ Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ хийгээд 367 бараг татвараас чөлөөлөөд за энэ Төв Азийн 9 орны Төв Азийн энэ бүс нутагт Карекийн одоо гишүүн 9 орны зах зээлтэй чөлөө худалдааны хэлцээр хийх, Өмнө Солонгостой чөлөө худалдааны хэлцээр хийх, Узбекистантай хоёр улсын хоёр талын одоо чөлөө худалдааны хэлцээр хийх гэдэг ийм ажлуудыг хийж зах зээлийг тэлэх хэрэгтэй. Харьцангуй манайх бол үйлдвэрлэдэг бүтээдэг болцоод байдаг зах зээл. Одоо дотоодын зах зээл биш гадаад зах зээл хэрэгтэй. Тэгэхээр гадаад зах зээлийг бэрдүүлэх үүднээс хийж байгаа бодлогын арга хэмжээндүүд ингээ явагдаж байгаа. Энэ жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамгийн их сайн зээлийг төлдөг юм аас байдаг. Жижиг дунд үйлдвэрийн санга муу нэртэй сан бол бүрэн цэвэрлэгдсэн, зэгцэрсэн, бүх өр төлбөрөө төлдүүлсэн, гадаад одоо авсан их усүр, бонд, засгийн газрын баталгааг бүрэн төлөөд их усртай болсон. Энэгээрээ одоо зээл олгож байгаа харьцангуй харамсалтай нь бага, их усрын бага байгаа. Жилдээ нэг 40 тэрбумаас илүү гарч чадахгүй байгаа. Тэгэхээр энэ их усрыг нэмэгдүүлэх нь бас их чухал. Энэ бол зайлшгүй нэг сайн одоо ийм зээлийн багц яваад байдаг, нэг ашигламар байдаг. За хөдөө аж ахуйн салбар өсөлтөө алдаагүй хангасан хിവэрэ байгаа. Үнэхээр өнгөрсөн хугацааны энэ цагаан алт, атрын дөрөв, хүнсний өсөлт бодлогын үр дүнд бол салбарууд бол
яваад байна. Одоо н экспорт нь гарах гээд нэлээд бэлтгэл ажлыг хийж байна. Стандарт, тоног төхөөрөм, шинжилэл олон юмудаа шинчилсэн, цаг баглаа бодлоо шинчилцгээсэн. За 24 онд ч мал аж ахуйн салбар чинь 28.7% хасагтай байсан юм. Нодлон 33.2 гараад энэ жил одоогийн байдлаар 11.4% өсөлттэй. Энэ эхний 5 сарын байдлаар явж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт хийсэн бодлогын арга хэмжээ хүрдэнг олсон. Энийг бид нар цааш нь үргэлжлүүлэх, хүнсний хувьсгалыг 2 дугаар хөтөлбөр болгож цааш нь явуулах юм зайлшгүй шаардлага. Нөгөө талаар хөдөө аж ахуй мөн аялал жуулчлал үйлчлэгээний салбарыг онцгой дэмжих хэрэгтэй. Уул уурхайн өсөлтийн одоо нэг супер циклийн одоо таатайн 4-5 жилийн олсон үр дүнг бид нар энэ аялал жуулчлал, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөнгөн хүнсний үйлдвэр гэсэн энэ өөрийгөө аваад явах энэ салбаруудыг босгох нь одоо гол бодлого байх ёстой байгаад байдаг. Харамсалтай нь бид нар тийм их усруу гараад чадахгүй л хөдөө хүрээл байна. Жохон орлого олонгууд урсгал зардлууд янз бүрийн хуулиар энэ их хурлаар батлагдаж нэмэгдээд байна л да. Эхнээдээ ачаал орж ирээд байдаг. Тэгэхээр энийг бас бид нар нэлээд сайн яриад ер нь энэ чиглэл рүүгээ нэлээд бодлогын арга хэмжээ хийя. Дэмжсэн шиг дэмжиж гаргачмаар байна. 1-2 жилдээ орон нутаг тойрсон юм хөрөнгө оруулалтуудаа зогсоомор байгаа. Ялангуяа 27 онд чинь энэ 26 оны хагасчлаас хойш энэ шатхууны үнэ өсөлтөөр энэ барилга байгууламжийн үнэ огцом өсөх болчиход байна л да. Гэтэ энэ нь бол бодит зах зээлийн үнэ биш. Одоо гадаа тэр хямралтай холбоотой өсөлт явах гээд байдаг. Энэ өсөлт тааруулаад баахан хөрөнгө оруулалт хийх нь одоо эдийн засгт үр өгөөж ачаалттай гэж үзэж байгаа. Иймд 27 онд ямар бодлого явуулах вэ гэдэг дээр 27 онд энэ цайлан дэтгэр урамшуул ерөөсө хүндээ хүрсэн хүний нийгмийн асуудлаа чиглэсэн илүү урсгал зардал дээр жоох анхаарал тавиад хөрөнгө оруулалтуудаа нэлээд багасгахыг гэсэн юм бодол ийм санал гарч байгаа. Ялангуяа энэ үнийн өсөлтөнд нэрвэгдэж байгаа баг дунд орлоготой иргэдэд хамгаалах бодлогууд. Ингээд урсгал зардлын энэ цалин хөлс тэтгэврийн нэмэгдлэр чинь энэ бусад худалдаа үйлчгээгээ хэрэглээгээ дэмжиж нэлээд яв.